За сайн уу манайхаа. Өнөөдөр та нартай Австрали улсад төрөх ямар байдаг вэ? Мөн төрхийн өмнөх өрөө хэрхэн харагддаг вэ талаар хуваалцъя. За энд ирж төрөх талаар сонирхож байгаа эмэгтэйчүүд болон Австрийн улсын имлэг ямар байдаг талаар сонирхож байгаа эмэгтэйчүүдэд сонирхолтой байх болов гэж бодож байна. За би нөгөө Австри төрхөөс өмнө миний ургийн бас бага зэрэг их байсан учраас төрхөөс хэд хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн байгаа. За тэгээд эмнэлэг маань дотор талаас ингэж харагдчихэв. За энэ болохоор төрхийн өмнөх өрөөнд лөө өрөөний тасаг руу ингэж явж байна. Тэгээд ихэнх хаалганууд нь ингэж өөрөө онгоодог автомат тохиргоотой учраас жирэмсэн хүний хувьд айгүй амар санагдсан. За эмнэлэг маань маш цэвэрхэн. Тэгээ 24 цагийн турш эмчнэр совилогч нар маань яг ээлжинд гараад тэгээд айгүй амар санагцсан. Энд ингээд өглөөний цай ирж байна. Тэгээд өглөөний цай сонголтоор ууж байгаа. За энэ миний байсан өрөө байна. Тэгээд айгүй жижигхэн. Гэхдээ хэрэгцээтэй бүх зүйлүүд ингээд дотор нь байгаа. Энэ унжсан байгаа зүйлээр яг эмчээ дуудана. Совилогчаа. За энд ингээд өглөө өдөр оройн цайгаа ууж байгаа. За тэгээд иймэрхүү байна харагдсан. За одоо хамтдаа ариун цэврийн өрөөг орж харцгаая. Тэгээ нэг хүнд бол яг хэрэгцээтэй бүх зүйлүүд ингээд бэж идэм билээ. Тэгээд маш цэвэрхэн өдөр болгон цэвэрлэгээ орж ирнэ. За тэгээд өдөр болгон нөгөө нэг хэрэгцээтэй зүйлүүдийг сольно, орон жилийн даваа сольно. За тэгээд Австри төрөхөж юу бүх төрх юмнууд нь бэлэн байж идэм байлээ. Ямар нэг байдлаар монголчиг тэгээд цөнгөх бэлдэх мэлдэх тийм байхгүй. Энэ нөгөө төрхийн өмнөх өрөө учраас шаардлагатай юмнууд нь ингээд байж идэг. Тэгээд төрөх гэж байгаа эмэгтэй бол өөрийнхөө таавчиг болон бичиг баримтаал бэлдэндээ бусад зүйлүүд нь ингээд төрхийн өмнөх болон дараа өрөөнд ингээд шаардлагатай юмнууд нь байж идэм байлээ. За тэгээд дараагийн удаа би та нарт төрсний дараах өрөө ямар байдаг, мөн төрсний дараах Австрийн хангамж хүүхдэд эмнэлгүүд нь бас ямар байдаг талаар хуваалцах болно. Баярлалаа.